За бүгдээрээ сайн бацгаана уу? Розлит хариуд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд чаналта маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гişүүддээ тавтаа морил гэж хэлье. Өнөөдрийн маань сэдв тэр хүн танд хайртай юу гэсэн юм сэдвэр хийгднэ. За тэгэхээр манайхан одоо ер нь бол яг гинтэй хайрын талаар сэдв хийгээд оруулахаар дараад нь бол ерөнхийдөө яг хувийн уншлага авъя гэдэг хүмүүс маань маш их орж ирдэг. Тэгэхээр энэ тал дээр би нэг бяцхан тайлбар өгье. За тэгэхээр яадаг вэ гэхээр хүн зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйлийг логик ухаанаараа дамжуулаад ингээ шийдвэр гаргаад ингээ урагшилдаг те. Гэтэл хүн маш их хайртай байж болно те. Зүрх сэтгэлдээ тэр хүнийг үнэхээр хайрладаг байж болно. Гэхдээ яг тэр хүн шийдвэр гаргаад өөрийнхөө яг хүрсэн дээрээ буугаад үйлдэл хийх дээрээ яг фейлддэг те. Тэгэхээр хүмүүс маань ингээд окей те энэ өстө чамд маш их хайртай хүн байна гэд хэлэнгүүт нөгөө хүн маань ингээд те буцаад орж миний амьдралд орж ирэх нэ гэдэг байдлаар маш их юм хувийн уншлагууд хийгдэх юм хүсэлт орж ирдэг. Гэхдээ яг тэр хүнтэй холбогдоод тухайн хүний нэрхтэй холбогдоод уншлага хийхээр тэр хүнийг заримдаа маш гониглуулах тохиолдол байдаг. Яг л хайртай тийм. Гэхдээ тэр хүн шийдвэр гаргах болоогүй, тэр хүн үйлдэл хийх болоогүй, цаг хугацааны хувьд болоогүй гэд ингээд маш олон зүйлүүд гарч ирдэг шүү. Тэгэхээр та бүхэн маань emotional буюу энэ сэтгэл хөдлөлөө маш гоё барина. Темперамент буюу те яг ийм нэг өөрийнхөө балансыг аягүй сайн одоо мэдэрч энэ уншлагуудыг одоо мэдэрч одоо авч байгаарэ гэж хэлхийг хүсэж байгаамаа. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За ямар ч юм одоо өнгөнийхөө сонголтыг та бүхэн маань харж агаад орж ирэх хэрэгтэй байгаа. За хүзрүүдээ нэлээд ортуулчих. За хүзрүүд маань бүгдээрээ яг адилхан. Гэхдээ өнгөний сонголт шүү дээ. За окей. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань маш гоё усан цэнхэр тэгээ яг юм одоо ингээд нэг дулаараад гадаа маш гоё болж болохоор ер нь бол ингээд хүмүүсийн гоё сэтгэл санаа тэнийгээд тэгээ нэг юм сайхан нэг энергитэй болчдөг. За одоо бүр ингээд ногоороод тэгээ гадаа гоё цэцэг жимс ургаад ирэхээр бүр ингээд тэгээ үнэхээр ингээд нэг аз жаргалтай болдог штэ. Тэрэн шиг надад энд бол яг юм нэг гоё далаа те далаан юм нэг гоё энерги өнгө орж ирж байна. Тэгэхээр бүгдээрээ сонголтынхаа үзрийг харцгаая. Та бүхэн маань Stars гэсэн сонголтыг хийжээ. За тэгэхээр вау те та одоо хүссэн бүхнээ манифест хийж болно шүү. Буюу Stars карт маань гарч ирсэн байна. За окей, Stars карт маань одоо өстой нөгөө hope гэдэг шигтэй итгэл найдвар гэсэн ийм карт байгааддаг. Тэгэхээр манифест бас дотроо ер нь бол маш олон янз гэхээсээ илүү та манифестыг хийхдээ айгүй тийм ухаалгаар хийх ёстой. Зүгээр тэ нөгөө нэг ингээд юу одоо зүгээр ингээд энгийн шорхсон хүнээ өөрийнхөө амьдралд манифест хийж оруулж ирнэ гэдэг бол айгүй тийм одоо юутай байдаг шүү тэ хор уршигтай үр дүн нь эвгүй байдаг. Яа тэгэхээр та тэр хүнийг мдээгүй тэр хүний одоо зан чанартай бүх зүйлтэй танилцаагүй бүх зүйлийг мэдэхгүй байж ингэ сэтгэл хөдлөлөөр манифест хийдэг. Гэтэл тэр хүн танд таалагдахгүй болоод ирэхин цагт та хоёр ингээд энергийн хувьд салгалт хийхэд айгүй маш хэцүү болчтой шүү. За тэгэхээр 5 дугаар группийн үгүй 1-р группийнхандаа 5 гэсэн тоог харангуйтай шууд 5 гэж явчихдаг. 1-р группийнхандаа сануулж хэлэхэд та бол манифест хийхэд боломжтой байна. Гэхдээ энэ дээр анхаарах хэрэгтэй те. Хэрхэн манифест хийх вэ гэх ухаалаг шийдэл гаргах ёстой гэсэн үг. За окей. За тэгэхээр тэр хүн таны тэр бодож байгаа хүн чинь танд сэтгэлтэй юу, хайртай юу гэсэн юм. За окей, энэ картнаас яа. За энэ хүү картнаасаа за энэ хүү картнаасаа бүгдээрээ их болно. За групп 1-ийн Stars картыг сонгосон хүмүүст маань бодож явдаг тэр хүн хайртай юу?
За эхний картууд маань шууд дээшээ. За Queen of Pentacles гэсэн карт гарч ирлээ. Page of Pentacles. Яг Strength. Wow, Lovers. Nine of Swords. За Five of Swords. Ten of Pentacles. Three of Wands. Six of Cups. Hanged Man. За Three of Pentacles гэсэн картууд маань гарч ирлээ. За тэгэхээр ерөнхий ингээд нөгөө энергийг харах юм бол хамгийн ихний болон хамгийн төгсгөлийн карт ерөнхий энергийг базна. За тэгэхээр Queen of Pentacles картнаас эхэлж байгаа. За ерөнхий бүх энергийг харах юм бол энэ хүн таарийн дундах хайр бол yes гэж хэлнэ. Ер нь бол ихэнх картууд маань маш гоё юм энергтэй картууд байна. Дээр нь хамгийн сүүлийн карт болох Three of Pentacles карт маань unfinished business буюу та хоёрын харилцаа хараахан дуусах болоогүй. Яагаад гэвэл энэ бол үргэлжлэх болно гэдэг шиг энэ хүнтэй энд цаасан дээр юм гаргаж ирээд за энд ер нь бол юм нэг хамгаалтын нэг юм юу байдаг шүү дээ. Одоо энэ Pentacles дээр байгаа дүрс. За энэ дүрсийг энэ хүн ямар нэгэн байдлаар дүрслээд ингээд сууж ин тээ. За Three of Pentacles бол угаасаа л хамтрал таярт одоо хийж дуусаагүй зүйлс байна гэсэн ийм утга санааг илэрхийлдэг. За Two of Pentacles маань одоо шийдвэр гаргалт те. Яг одоо би ямар шийдвэр гаргах ёстой вэ гэсэн байдлаар энэ хүн маань харилцаа бол яалтчгүй гацсан байдалтай буюу таарын харилцаа одоогоор ямар нэгэн тийм урагшилсан зүйл байхгүй зогсонго ийм байдалтай байгаа хүмүүс байгаад байна. За Queen of Pentacles картаар эхэлнэ гэдэг маань энэ хүн танд ер нь бол амлалт өгөхөд уг нь бол бэлэн ийм хүний карт таныг өөрийнхөө эмэгтэй гэж хардаг. Өөрийнхөө магадгүй одоо хүүхдүүдийг ингээ гаргаж өгөхтэй хүүхдүүдийн ээж эсвэл хүүхдүүдийн маань аав гэж энэ утгаараа хардаг. За дээр нь Lovers карт маань хайр дурлалын маш гоё карт маань гарч ирсэн. За энэ Strength карт бол ер нь бол тийм лайн буюу арслангийн хажууд эмэгтэй хүн суудсан байгаадаас. Тэгэхээр энэ бол ямар нэг зүйлийг хүчлэхгүйгээр яг нөгөө flow гэж ярьдаг шүү дээ. Гоё ингээ урсгалаар нь явуулж чадах юм бол ер нь бол энэ харилцаа надад бол шийдэгдэх цаашаага айгүй эерэг байдлаар шийдэгдэх боломжтой. За нэгдүгээр группийнхан бол яалтчгүй одоогор нөгөө харилцаа нь яг ингээд нэг юм шийдвэр гаргах жонглорч байгаа ийм одоо энергтэй байна. За энэ картны дээдэлтэй нөгөө нэг ийм infinity буюу үргэлжилсэн нөгөө хязгааргүй үргэлжлэх. За энэ насны ийм yin yang гэж ярьдаг бас ерөнтэй юм хязгааргүй үргэлжлэн гэсэн ийм цикл ийм тэмдэг бэлэг тэмдэгтэй ийм карт. За Page of Pentacles бол яг эхний хуудсыг одоо эхлүүлэхэд бэлэн буюу та хоёр хэрвээ одоогор харилцаагүй байгаа бол шинээр эхлэх боломжтой юм а гэдэг зүйлийг энэ хүн маань харсан байна. За хамгийн гол нь энэ дээр юунаас болоод та хоёр одоо асуудалтай байсан бэ гэхээр Nine of Swords, Five of Swords. За энэ хоёр карт маань жоохон painful карт байдаг те. Ер нь энэ харилцаа одоо хосын харилцаатай байсан бол энэ харилцаа маань ерөөхдөө ингээд одоо бууж өгөхөд хүргэн гэдэг шиг Nine of Swords карт бол энэ хүн ингээд хөвтчихсэн ингэж байгаа да. Ингээд хөвтчихсэн те. За бүр ингээд толгоогоо аягүй их ингээд толгоо бүр ингээд барьцсан тий
бүр ингээд сулдаад унтсан хүн шиг ингээд харагдчихаас. За тэгэхээр энэ карт маань юу илэрхийлдэг вэ гэхээр энэ харилцаа яг цаашаа явхад үнэхээр одоо ямар тэ асуудлууд тулгарч байна. Энэ асуудлуудыг шийдэх боломж байд юм уу? Тэ энэ асуудлуудыг давж гарах тийм сэтгэлийн хүч байна уу ч гэдэг юм те. Энэ хүн бол ялтчгүй энэ талтаа одоо нөгөө хайр байгаад идэг. Гэтэл таарын дунд асуудал бол байгаа учраас энэ хүн одоогоор таарын харилцаа ийм hanged man буюу зогсон байдалтай. За энэ хүн бол яалтчгүй өөртөө чинь эвлэрэх бодол байна. За Six of Cups маань ер нь бол жоо удаан хугацааны таяр ингээд нөгөө хайр сэтгэлийн хувь дээр харилцаа удаан байсан. Дээр нь нэг нэгнтэйгээ эвлэрэх орон зай байгаа гэдгийг харуулдаг ийм карт. За энэ бол бүр хамгийн хөөрхөнтэй нөгөө таротын сан карттай ер нь бол төстэй. За энэ картны маань өмнө аягүй гоё энэ Three of Wands карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол өөрийг чинь хүлээж байгаа. Ямар нэгэн байдлаар таяр одоо үнэхээр харилцаа чинь бол дуусаагүй. Энэ хүн өөрт чинь сэтгэлтэй тий. Энэ бол одоо Queen of Pentacles, Lovers хоёр карт маань бол ерөөсөө л одоо Strength карт байна тий. Энэ картууд маань хайртай гэдэг зүйлийн маш гоё юм баталгаа. За тэгэхээр энэ дээр яагаад нөгөө би түрүүний хэлээдсэн те movement буюу үйлдэл нь хаана байна гэсэн чинь нөөв үйлдэлтэй үйлдэл байхгүй. Яагаад гэвэл нөгөө яриадсэн шийдвэр гараагүй. Энэ хүн одоогоор яг хэрхэн дэ урагшлах талаараа мэдгүй байгаа хүн. За Ten of Pentacles бол яг Queen of Pentacles-тай төгс зогцно. За энэ дээр те нөгөө өвөө эмээ одоо өвөө эмээ жаав үр хүүхэд гэдэг шиг те бүх зүйлс яг энэ 3D ертөнц буюу энэ материалын ертөнц дээр тантай энэ хүн гэр бүл болоод сайхан амьдрах ийм сонирхолтой одоо тэр зүйлийг бодож явдаг ийм хүн байгаад байна. За тэгэхээр ерөнхий ингээ базаад хэлэх юм бол окей те энэ хүн бол танд сэтгэлтэй. Гэхдээ одоогоор үйлдэл буюу шийдвэр гаргалт үйлдэл хоёр дутагдж байна. Та энэ зүйлийг манифест хийж болох ч гэсэн энэ хүн бол тэ үнэхээр таны амьдралд байх ёстой юугүй юу гэдэг зүйл дээр та фокуслах ёстой. За дээр нь манифестик окей хийж болно тэ. Гэхдээ маш анхааралтай хийх ёстой гэдэг ийм сануулгатаагаар нэгдүгээр группийн маань уншлага өндөрлөж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ийнхан маань энэхүү хөрхөн улаахан зүрхийг сонгожээ. За яг ингээ харахад нөгөө юу гүзэлцэн шиг л өнгөнд харагдаад байна. За сонголтын маань карт юу байсан бэ гэсэн чинь Garden гинэ. За энэ дээр ийм нэг хөөрхөндөө нэг юм гар алган дээрээ одоо хөрс ингээд нөгөө шороо ингээд суулгаад гинэ шороотой юм цэцэг өрцөн байгаа даа. Тэгэхээр магадгүй энэ хүн хөрснөөс таслаад ингээд авцсан юм шиг те. Гэтэл энэ зүйл яг үнэхээр урах уугүй юу гэдэг бас их сонирхолтой юм те. За тэгэхээр ямар ч байсан бүгдээрээ энергээ харцгаая. За хоёрдугаар группийнхны маань бодож явдаг тэр хүн танд хайртай юу? Вау, High Priestess маш гоё хүчрхэг картаар хэлж байна. King of Wands. Йоо. За, what's Three of Swords? Ace of Cups. Маш гоё зургуудтай карт байгаа. За дараагийн маань карт Knight of Wands. За бүх картаа гаргаж уншнаа. За King of Pentacles, Three of Wands, Death, Ten of Pentacles. За энэ карт маань батад гэсэн юм аа.
За окей, хамгийн сүүлийнх хангид байна. За нэгдүгээр группийнхан маань хангид маань төгссөн. За хоёрдугаар группийнхан маань бас хангид манаар төгслөө. За тэгэхээр юу гэж юм гэхээр ер нь бол миний одоо тэ уншлагыг сонсож уншдаг хүмүүс маань ихэнх нь нөгөө нэг хайрын уншлагууд ордог байгаа тий. Тэгэхээр яг үннийг хэлэхэд ингээд нэг юм харилцаа бүтэмжтэй окей тий nice бүр ингээд маш гоё аз жаргалтай харилцаатай хүмүүс бол за тайрон мэргийг бол маш бага үзнэ. Зүгээр нэг сонирхож нэг харах бах тий. Гэтэл яг ийм нэг асуудалтай одоо хайрын амьдрал нь бага зэргийн асуудалтай, дунд зэргийн асуудалтай, маш их асуудалтай юм хүмүүс маань ер нь бол тайрууд одоо сонирхдаг. Дээр нь тайрууд таныг сэтгэлээ хангаахад тусалдаг юм маш гоё ичдтэй хөдрүүд маань байд юм аа. За тэгэхээр хангид манаар төгслөө. За энэ бол одоо бас л те 2 дугаар группийн маань харилцаа зогсонх байдалтай байгааг хэлтгэж байгаа ийм карт. За High Priestess бол маш хүчрхэг, эмгтээлэг, энергитэй карт байгаа. За дээр нь Major Arcana буюу их аркана карт те. За их аркана карт дээр High Priestess, Death карт хоёр маань гарч ирлээ. Hanged Man гарч ирлээ те. Тэгэхээр ер нь ингээд харахаар энэ зүйл болол за тэгэхээр ер нь бол ингээд харахаар те энэ зүйл нь юу вэ гэхээр за би бол ингэж хэлнэ. За энэ хүн бол үнэхээр өөрт чинь маш их сэтгэлтэй бүр баг ингээд нөгөө хайр нь бүр дэмтсэн гэдэг шигтэй нөгөө spark гэж ярьдэн штэ одоо энэ хүсэл тэмүүлэл inspire дотоод өөрийг чинь гэсэн энэ хүсэл тэмүүлэл нь бүр дэндүү их ийм хүн байгаад байна. За энэ зүйлийг баг та өөрөө ингээд те нөгөө химжээ хязгаарын тааруулдаг. Энэ зүйл цаашаага хэрвээ яг энэ спаркаараа те энэ айгүй юм гал цогоороо явчих юм бол магадгүй айгүй амархан унтарчин гэж бодоод та энэ бүх зүйл дээр өөрийн зүүн сонгоо өстөд жинхэнэ нөгөө тултал ашиглана гэчээр харж агаад шийдвэрээ гаргах ийм хүн байгаад байна. За магадгүй одоо эндээс яг юу вэ гэхээр те Nine of Wands карт маань бол энэ карт маань маш юм хүчрхэг юм нөгөө карт байдаг. За энэ юу илтгэдэг вэ гэхээр энэ хүн өөрлөө чинь одоо маш хүчтэй татагдана. Гэхдээ тантай одоо тэ уулзаад ийм тогтвортой жоохон байж чаддгүй нэг ийм хүмүүс байгаад тэ айгүй нөгөө гал энергитэй гэж ярьдэн шүү дээ. За хүү хаа гээл амьдрал руу ч орж ирээл тэгэл буцаагаад өөрийгөө ингээд татчихдаг. Нэг тийм emotional сэтгэл хөдлөл нь ер нь бол маш өндөр хүмүүс. За ийм хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө grounded буюу одоо хөрсөн дээрээ буун гэхээсээ илүү яг нэг агаарын тэнгэрийн амьтд шиг л те нэг юм гал цог нь дүрлцсэн те. За одоо барыг нэрээ нөгөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шиг ер нь бол ийм маш их ирч хүчтэй хүмүүстэй. Ирч хүчтэй хүмүүс ерөөсөө ирч хүчээрээ л явна те. Хаана ирч хүч вэ те. Хаана энэ inspire and хаана тэнд одоо те нэг ийм одоо өөрийг ийм асаах зүйлөө тэрнлүүл ингээд тэмүүлдэг байхгүй. Гэтэл иймэрхүү хүмүүс яг хайр дурлалт хандах хандлага нь буцаад өөрийгөө татчихдаг нэг юм. За энд бол яг татсан зүйл бол Three of Swords карт, дээр нь Three of Wands карт маань юу вэ гэхээр та хоёр асуудалтай юу тийм, энэ хүн хүлээлтэнд байгаа юу тийм, та гэхдээ энэ хүнд боломж олгохгүй байгаа буюу төрдөө юм хэмжээ хязгаар тавьчихсан байгаа гэж би хэлнэ. За King of Wands карт бас л inspireтай, King of Pentacles бол таныг бас л тэ нөгөө өөрийн эмгтэй гэж боддог, танд амлалт өгөхөд бэлэн байгаа боловч энэ хүний би бол тийм айхтар мачуур буюу төлөвсөн хүн байна гэж бол хэлж чадахгүй нэ. За Page of Swords карт бол хамгийн сүүлийн карт болж гарч ирсэн. За тэгэхээр энэ карт маань юу гэдэг вэ гэхээр тантай холбогдохыг маш их хүсэж байгаа ийм хүн тэ холбогдно гэж бодож байгаа хүн. За дээр нь энэ харж байгаа тэ маш тийм залуу энерги байгаа. За Queen of Swords карт бол дараагийн маань энэ картыг харах юм бол энэ карт маань таныг илэрхийлнэ. Би бол энийг таныг илэрхийлнэ гэж хэлнэ. Та бүх зүйлийг яг ийм боддоор хөрсөн дээрээ бууж харж байгаа бол энэ хүн бол яг ийм тэнгэрийн хүн байгаад ахгүй нэг агаарын тэ газардахгүй байна. Маш их ийм
дуусшгүй гал энергитэй. За энэ гал энерги бол death card-аас ч бас илэрнэ. За энэ бол яг нөгөө ийм нэг зүйл одоо амьдрал өвхөн үнэн төрхөн үнэн гихчээр одоо хайр дурлал эхлэх нь ийм гой бадрангуй эхлэх нь үнэн, бас ер нь бол бас дуусах нь үнэн ч гэж ер нь боддог. За гэтэл энэ хүн маань уг нь бол яг энд амлалт өгөхтэй нэг хүн байгаад байгаа. Өөртөө ч бас ингээд яг энэ 3D энэ материалын ертөнцийн ийм сайхан аз жаргалтай гэр бүл болохыг бас дотроо хүсэж явдаг. Яг хайртай юу гэвэл тийм боловч энэ хүний энерги ерөөсөө нэг юм одоогоор юм маш хүчтэй энерги. Гэхдээ энэ амархан унтардаг гэсэн үг. Тэгэхээр та үүнийг хэмжээ хязгаарыг зохицуулж чаддаг ийм мундаг хүн байна. За өөр үлдсэн зүйл байна уу гэхээр за энэ garden буюу энэ цэцэг барьчихсан байгаа хүнийг бүгдээрээ зүгээр юу вэ? Надад жоохон сонирхолтой санагдаад байна. Тэгэхээр энийг тодруулъя. Яг ямар учиртай үйлдэл юм бол доо тий. Энд ингээд сэлмээ тавьсан байгаа хгүй. Тэгэхээр газраас яг ухаад гаргаад ирсэн юм уу? Одоо тий яг юу илэрхийлээд байгаа гэдэг нь нэг сонирхолтой санагдаад байна. За garden Seven of Cups, yes. Moon. The Four of Pentacles. Six of Wands. За тэгэхээр энэ яг High Priestess энерги ер нь бол гараад ирлээ. За Six of Wands карт маань одоо юу гэдэм бэ? Энэ бол жоохон эго гэж ярьж болно. Танд талархаж явдаг гэж ярьж болно те. Энэ бол талархал маш гоё юм шагнал те урамшуулалч гэдэг юм уу иймэрхүү байдлаар энэ зүйлийг орчуулж болно. За дараагийн маань карт Four of Pentacles карт буюу энэ хүн одоо та хоёрын хувьд энэ харилцаа дуусаагүй гэж ер нь бол харж байгаа. За Moon болон Seven of Cups бол яг ийм төрөлтэй. Энэ бол таны сонгосон зураг бол юу хэлээд байна нэхээр та энэ хүнийг яг амьдралтаа оруулж ирэхэд бэлэн биш байгаа буюу Moon карт маань төрөгдөлтэй. За энэ бол Seven of Cups бол бүр төрөгдлийн төрөгдөл. За энд ингээд маш олон аянуудаас яг энэ хайр мөн үү гэдгийг энэ хүн мэдхийг хүсэж байгаас те. За дээр нь энэ бол амар тийм magical малгай өмссөн байгаа юм ихтэй газ. Тэгэхээр та бол өөрөө бол юм маш spiritual буюу тэ ийм зүм совин мэдрэмж өндөртэй хүн байгаа учраас энэ хүн таны хувьд хит ингэж тэ нөгөө таны амьдралыг магадгүй айгуу тийм дөргөөс нь донслогсон зүйлийг хийгээд ингээ алга болчдөг ийм хүн энергитэй хүн байгаа учраас өөрийнхөө амьдралд оруулж ирэх үгүйг та өөрөө шийдэх юм аа. За тэгэхээр энд бол yes хайртай юу? Тийм. За хайр сэтгэл бүр ингээ хайр гэхээсээ илүү нөгөө сэтгэл хөдлөл нь тэ нөгөө тэмүүлэл нь айгу өндөр байгаад байгаа ч тэ энэ хүнийх. За ийм байна. Тэгэхээр та бол энэ зүйлийг бол мэдж байгаа. Надаар хэлүүлтгүү мэдж байгаа хүн байна. Гэхдээ ингээ баталгаажуулж авч байгаа гэж би ойлголоо. За ингээд 2 дугаар группийн маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийн маань за энэ ногоон өнгийг юугаар төсөөлөх вэ? Түрүүн би чинь эхнийх нь бол яг гоё далай усны өнгөтэй цэнхэр маш гоё өнгө, дараагийнх нь гүзээлцэн гэсэн. За энэ ногоон өнгө надад яг ямар ногоон өнгө гэж хэлмээр юм бэ те. За энэ нь ерөөсөөр орж ирдэггүй. Яг ингээ гоё ургамал те ногоо гэж хэлэхээр бас үгүй. За нэг гоё юм чихэрч юм шиг те. Чихэрл гэж хэлэх юм байна. За universe гэсэн энэ хүү сонголтыг хийжээ. За тэгэхээр stardust. За энэ ер нь бол айгүй тийм гэгэрлийн хүн байгаад шүү. За stardust гэж шүү дээ. Ер нь бол бид нар бол бүгдээрээ ясмэн дээрээ нөгөө одны илэрхий штэ гэдэг зүйлийг бол мэдэрдэг л хүн байна.
За тэгэхээр энэ бол та байж болно, тэр хүн байж болно. Ер нь бол уншлага дээр маань энерги өсөрдөг. За тэгэхээр бол энэ талаар аюу гой мэдлэгтэй хүн байна. Буюу тэ нөгөө квант физик дээр яг гардаг штэ. Квант физик бол бид нар ийм одоо одны хэлтэрхий буюу одоо ийм атом, жижигхэн атом одоо ийм бийжиж одоо хүн болсон ч гэдэм үү нэг тиймэрхүү ийм философи үзэл санааг илэрхийлдэг те. Хизээ нэгэн цагт та од байсан гэвэл итгэхүү гэдэг шигтэй. За тэгэхээр би бол итгэж байгаа. Би бол хизээ нэгэн цагт од байсан. За 3 дугаар групп ахын маань тэр нэг хүн таны бодож явдаг тэр нэг хүн танд сэтгэлтэй юу, хайртай юу. За эхний карт. За энэ карт маань ингээ 3 групп дээр маань гурван дээр нь гарч ирлээ. За тэгэхээр Three of Wands карт бол холын харилцаа, тэ хүлээлт. Эцэс төгсгөлгүй ер нь жоохон хүлээлт олчих гээд идэг шүү. Ten of Swords. За энэ харилцаа ч гэсэн нэлээд чаленжтай харилцаа юугүй юу? За Three of Pentacles. The Empress. Wow. Hermit. Seven of Wands. Seven of Cups. King of Wands. King of Pentacles. Three of Cups. За доод хэсэгтээ Temperance. Four of Wands. Six of Pentacles. Four of Cups. Энэ бол Tower карт уу, Death карт. За окей. За тэгэхээр ер нь бол нөгөө кино шиг гэдэг шигтэй эхнээсээ нөгөө уншигтаад бүх юм зохиол нь гарлаа гэдэг шиг юм болох нь дээ. За зохиол бол ингээд бүрэн бичигдсэн. За энэ хүн бол танд сэтгэлтэй юу гэвэл yes. За өнөөдөр бол бас 3 групп маань гуруулаа л yes боллоо шүү. За тэгэхээр энэ групп бол жоохон чаленжтай групп, 1-2-ыг бодвол. За энд бол яалтчгүй те нөгөө гэгерлийг олсон гэдэг шиг нөгөө анхны карт маань Universe гэсэн карт маань Hermit карттай бол ер нь бол төгс зогцсноо. За Hermit карт маань яг ийм маш дотгошоогоо өөрийгөө ирж хайсан, өөрийгөө олох эрэлт гарсан ганц бие. За дээр нь жоохон дотгошоогоо ийм хүний карт байгаад идэг. За тэгэхээр энэ хүн бол таныг Empress гэж хардаг. За дээр нь таныг гэсэн Inspire байна. За King of Pentacles бас тэ амлалт өгөх ийм карт байдаг. За тэгэхээр амлалт өгөх бодол байгаа боловч энэ хүн бол төөрөгдчихсөн байна. За дээр нь одоогоор энэ хүн бол бэлэн биш байгаад байна. За тэгэхээр энэ харилцаанд яалтчгүй Temperance буюу баланс гэдэг зүйл маш их хэрэгтэй. За Six of Pentacles бол ижил тэнцүү нэгээ хайрлах хайр. За энд бол яалтчгүй энэ хайр одоо нөгөө нэг ижил тэнцүү хайрлах гэдэг шиг нэг нь одоо тэ нэг нь нөгөөгөө дутуу харилцаж байгаа гэж юу нь бол ойлгож болно. Нэг нь илүү харилцаандаа ач холбогдол өгдөг ийм харилцаа. За одоо хэрвээ та тэ энэ хүнтэй одоо жишээ нь хоёлаа ингээд уулзах хоёлаа одоо харилцаагаа цааш нь үргэлжлүүлье гэх юм бол энэ харилцаа цаашаа явахад бэлэн биш. Энэ харилцаа жоохон цаг хугацаа авах харилцаа байгаад байна. За тэгэхээр энэ хайр сэтгэлд юу болоод өнгөрвөө гэжтэй. Тэгэхээр энэ хүн бол яалтчгүй хайртай боловч дээр нь нөгөө үйлдэл байхгүй гэдэг шиг те яг л ийм харилцаа. За Three of Wands бол холын харилцаа энэ хүлээгдэж байна. Ten of Swords те энэ хүн сэтгэл санаа emotionally хувьд энэ харилцаа таарийн хувьд
маш юм painful гэж ярьдаг те нөгөө өвдөлттэй маш их юм өвдөлттэй харилцаа болоод ингээд дууссан. За энэ хүн сэтгэл зүйн хувьд ингээд нуралтанд ороод, уналтанд ороод ингээд бүх зүйл дууссан боловч одоо тайрын дунд ямар нэгэн хийгээгүй байгаа зүйлс байгаа буюу unfinished business. Тайрын дундах харилцаа цэг тавиад төгсгөл болсон юм одоогор байхгүй буюу Three of Pentacles бол яг ийм хамтралын карт байгаад байдаг. Empress бол таныг болтой үнэхээр энэ хүн бол маш одоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй, эрэгтэй, хүчрэг эрэгтэй ч юм уу инэрэнгүү те ийм гоё хүн гэж хардаг. За одоо л энэ хүн бол илүү нөгөө миний хувьд штэ одоо хайр гэдэг зүйлийг жоохон хоош нь тавиад эхлээд өөрийгөө жоохон олох гэж ингэж эрэл хайгуул хийж байгаа. Дээр нь энэ хүний одоо сүнсний өсөлт гэж ярина да. Ер нь бол тэгэхээр тайраа уддаг хүмүүс маань ерөнхийдөө сүнсний өсөлт гэж юу гэдгийг мэдж байгаа те. Тэгэхээр сүнсний өсөлтийг хийх гэж хичээж яваа ийм хүн байна. За Seven of Wands карт маань маш их юм чаленжууд байдаг те. Өмнө нь ингээд маш их чаленжууд байгаа боловч энэ хүн бол энэ зүйлтэй тэрсэлцээ одоо юу гэдэг одоо тэр зүйлийг давах юм сэтгэлийн хаттай буюу энэ хүн энэ зүйлийг давхаар ингээд те энэ одоо урд нь байгаа энэ саваануудтай те үзэлцэнэ гэдэг шиг л юм царай гаргачихсан маас те. Тэгэхээр энэ одоогор бол энэ хүн яалтчгүй энэ амьдралд ингээд жоохон төөрөлтчихсэн хүн байгаад байна. За Seven of Cups бол те яг би яг аль замаар явах юм, аль сонголт миний хувьд хамгийн зөв байх юм. Тэгээ бид хоёр яг аль зүйлээс эхлэх юм ч гэдэг юм уу те эхлэлийн цэг хаана байна, яг аль үзүүрийг би барьж авах вэ гэдэг байдлаар энэ хүн харж байгаа. За King of Wands бол энэ хүн таны гэсэн хүсэл мөрөөдөл тэмүүлэл байгаа учраас энд хүлээлт байна. Дээр нь энд те бидний харилцаанд бол яг цэг тавигдаагүй буюу таслал байна гэсэн. Таслал чинь цаашаа үргэлжилдэг шүү дээ. Яг ингээд пад гэж цэг тавьсан юм бол алга. За дээр нь Four of Wands карт бол happiness-ийн карт, Three of Wands бас юм celebration happiness-ийн карт те. Тэгэхээр энэ хүн огцом айгуу тийм одоо баяр баясгалан гэдэг зүйл те одоо энд бол бүр ингээд уналтын хамгийн доод цэг, энд бол баяр баясгалангийн хамгийн одоо дээд цэг юм шиг те ямар нэгэн зүйл ингээд баярлаад тэмдэглээд айгуу гоё ийм сэтгэл зүйн хувьд ийм гоё ийм картууд байгаа боловч энэ картуудын дунд л Temperance карт байгаа нь Temperance карт бол яг балансахгүй. За тэгэхээр энэ хүн ямар ч үед те ийм нөө сэтгэл хөдлөлийг одоо нөө зүрхний цогцолч ингээл сап гэл ингээд нэг дээшээ доошоо долгион айгүй нөгөө ихсдэг штэ. Гэтэл энэ хүн хит огцом баярлахгүй, хит огцом доошоо унахгүй байх яг ийм те баланс буюу өөрийнхөө темперансыг олж чаддаг. Яг ийм хөрсөн дээрээ ер нь бол буун л гэсэн үг те. Ер нь те бүх зүйлс энгийн те утга учиртай юм байна гэдэг зүйлийг ойлгоцсон амьдрал нэг юм байна. Би болвол те ийм хайр сэтгэлд ингэж хандах хэрэгтэй юм байна. Болохгүй байгаа зүйлийг орхиж явуулах хэрэгтэй. Хүлээлт бол байж болно. Биений хүлээн зөвшөөрөмж гэдэг юм те нэг иймэрхүү байдлаар дэндүү ийм нөгөө бас ийм төгс гэх юм чи ер нь энэ хүн бол яалтчгүй өөрийнхөө эрэлд гарсан юм мундаг хүн байгаад байна. За тэгэхээр энэ хүний одоо ер нь бол чиний асуусан хүн одоо өөрийнхөө айгүй сайн хувилбарыг олох гээд ингээ хичээж байгаа хүн байгаа учраас хэрвээ чи бас яг адилхан төвшөнд энэ хүнтэй зэрэгцэж явахгүй бол энэ хүн бол одоо айгүй дээшээгээ ингээд одоо гэгэрэл гэдэг шиг те нөө эрдэм мэдлэгийн зам руу ингээ орчоод байна шүү дээ. Энд чи universe гэдэг зүйлийг ингээд судлаад эхэлчихсэн байна те. За universe буюу энэ хорвоо ертөнцийг яаж ажилтдаг гэдэг зүйлийг хүн судлаад сүнсний өсөлт талаар бодоод эхлэх юм бол энэ хүмүүс тэ бол ер нь бол хэр аргийн зүйлд донслоод авахгүйгээр юм хүчрэх сэтгэл зүйтэй болдог. Дээр нь энэ хүмүүсийн хүрээлэл ингээ маш өөрчлөгддөг байгаа. Айгу хүчрхэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Яг одоо тэ өмнө нь магадгүй яг энэ цикл дээр буюу Ten of Swords буюу тэ ингээд уналтынхаа хамгийн доод цэгтээсэн хүмүүсийг энэ хүн аль үшээ орхиод
одоо дээшлэхээс өөр гарцсан байхгүй яа. Гэвэл энэ хүмүүсийн vibration гэж долгион таарахгүй учраас энэ хүн бол хэтэрхий дээшээгээ тэмүүлэлтэй байна л гэж хэлнэ. Тэгэхээр та тэр vibe-д нь очихгүй бол энэ хүн таныг ер нь бол тэ хүлээлт зогсно. Таныг ингээд окей тэ болохгүй нэ гэдэг зүйлийг ойлгоод магадгүй энэ харилцаа бас дуусах магадлалтай гэдэг зүйл Four of Cups-аас бол харагдан тэ. Энд ингээд энэ капсыг авчих гэдгсэн чинь no гэд тэ хоёр гараа барьцаж суужаад. За тэгэхээр энэ 3 дугаар группийнхан бол жоохон ойлгох юм ихтэй группийнхан байна. Тэгэхээр адилхан хөгжиж явахгүй бол та хоцорно л гэж ойлгож болно. За тэгэхээр энэ хүн маш мундаг өөр дээр ажиллаж байгаа хүн байна. За ерөнхий нөгөө утга санааг маань ойлгосон байх гэж найдаж байна. За ингээд 3 дугаар группийнхны маань уншлага энэ хүрээд өндөрлөлөө. Баярлалаа. Баяртай.